За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинжлэх ухаан таны мэдхийн судлагдхуун нэвтрүүлгийн өнөөдрийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Шинэ дугаарын маань зочноор Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан академич Чулуунбаатар, Шинжлэх ухааны академийн удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга доктор Сувдан Цэцэг нар оролцож байна. Бидний урилгын хүлээж авч ирсэн та бүхэнд талархаж байна. За өнөөдрийн ярианы сэдэв бол саяхан хэдэн хоногийн зохион байгуулагдсан Шинжлэх ухааны академийн удирдлага ажилтны зөвлөгөөний талаар та бүхнээс мэдээлэл авах гэж одоо ирсэн юм аа. Ер нь 2019 онд Шинжлэх ухааны ажилтнуудын анх тухаар их хурал гэж болж байсан, их содон байсан шүү. Ялангуяа тэндээс одоо хандлагаа өөрчлөе гэсэн уриалга гаргаж, тэр нь төр засгийн хэмжээнд, эрдэмтдийн хүрээнд, одоо энгийн бидний хүрээнд бас нэлээд дохио өгсөн ийм сайхан хурал болсон. За оны эхэнд бас Шинжлэх ухааны салбарын хүмүүсийн бас нэг зөвлөгөө болох шиг боллоо. За энэ удаагийнх бол Шинжлэх ухааны академийн удирдлага ажилтнуудын зөвлөгөө гэж болж байна. Бараг анх дугаар зөвлөгөө байхын талаас гэж ингэж бодож байна. За зөвлөгөө бол үндсэндээ дөрвөн чухал асуудлыг бүлэглэж ярьсан их сайхан зөвлөгөө болсон. Тэгэхээр энэ зөвлөгөөний ач холбогдол хийх болсон шалтгаан юу юм? Энэ талаар академичийг мэдээлэхийг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр Монгол улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудал сүүлийн 30 жил нэг тийм орхиг дунгуй хандлагатай явж ирсэн сул тал байсан. Тэгээ таны саяын хэлдгээр одоогийн ерөнхийлөгч ерөнхийсэд байхдаа өөрийнхөө нээлтээр Монгол улсын шинжлэх ухааны ажилтны анх дугаар их хурлыг санаачилж зохион байгуулсан юм. Тэгээд эндээс эхэлсэн нэг тийм төр засаг шинжлэх ухааны байгууллага эрдэмтэд шинжлэх ухаанд хандах хандлагын зарчмын хувьд өөрчлөх, шинжлэх, тэгээд үзэл дээр шинжлэх ухааныг төвшиглэж улсаа хөгжүүлэх бодлогын үзэл баримтлалыг тодорхойлоод энийг хэрэгжүүлэх талаар юм нэг логик страта алхмууд сүүлийн 3 жил дараалан хийгдлээ гэж ойлгож болох юм. Анх дугаар их хуралдаар бол ерөнхийдөө манай шинжлэх ухааны гэдэг маань өнөөдөр ямар түвшинд байна, ямар асуудал хоригдлогдсон, бодлого яаж юмар байна гэдгийг хамтаараа сууж байгаа тодорхойлсон. Дараа нь засгийн газрын шийдвэр гарсан. Ингээд сая энэ оны 1 сарын ихээр одоо 11-12-нд дууссан тийм ээ. 11-12-нд бол Монгол улсын шинжлэх ухааны салбарын нийт удирдах ажилтны зөвлөгөөнийг манай боловсролын яам санаачлаад 2 өдөр зохион байгуулсан. Энд бол Шинжлэх ухааны академийн эрдэм хэлгээний арья байгууллагуудын одоо удирдах ажилтнууд, ихтэй сургуулиудын эрдэм хэлгээр хэлсэн ер нь ректорууд, эрдэм хэлгээр хэлсэн захирлууд, эрдэм хэлгээний хүрээлэнгүүдийн удирдлагууд, бас мэрэгжлийн эрдэмтэд оролцсон ийм хэлэлцүүлэг болсон. За сая 5 сарын 6-нд Монгол улсын шинжлэх ухааны академийн хүрээлэн одоо арья байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлж зөвлөгөө боллоо. Энэ үндсэндээ анх дугаар зөвлөгөө гэж хэлж болно. Тэгэхээр энэ дээр би нэг логикгүй л даа гэж нэг юм яриад байгаа нь бол их хурлаар бол одоо энэ салбарынхны хөгжлийн ерөнхий стратеги чиглэлийг тодорхойлсон, хандлагаа өөрчлөөд бодлогын үзэл баримтлалыг шинжилгээ гэдэг. Энэ шинжилэл бол страта хийгдээд явж байна. Энэ хүрээнд яригдж байгаа нэг одоо гарын 5 хуруунд багц асуудал байгаа. Тэрийг бол шинжлэх ухааны ажилтны удирдах ажилтны зөвлөгөөн буюу тэр яамнаас хан буусан зөвлөгөөн дээр бол 2 өдөр одоо олон салбар уралдаан болж маш нухастай ярилцсан. Манай яамдын бодлогын газрын дарга одоо мэргэжилтэн хариуцсан дарга нар боловсролын сайд, шинжлэх ухааны боловсролын сайд өөрөө оролцож энэ салбарынхаа бодлогыг их нарийн тодорхойлж ярьсан. Илтгэлүүдийг тухайлан сонсож илтгэл болгоны тодорхой хөндөгдсөн асуудлаар бас бодлогынхаа байр суурийг илэрхийлсэн. Ингээд за тэгээ энэ дээрээс үндэслээд манай шинжлэх ухааны академийн ажилтны удирдах ажилтны анх дугаар зөвлөгөө бол хамгийн гол нь салбар нэгжүүдийг дардан удирдах байгаа шинжлэх ухааны төсөл судалгааг бичлэн удирддаг тийм дунд шатны албан тушаалтнуудаас эхлээд хүрээлэнгүүдийн захирал академийн удирдлага хүртэлх хүрээний улс 150 хүмүүсийн амруулсан ийм
том хэмжээний хилцүүлэг болсон. За таны саяхан хэлдэг дөрвөн багц асуудлыг хөндөж ярьсан. Гол зүйл нь юу гэхээр нэгэн төрөөс тодорхойлсон шинжлэх ухааныхаа хөгжлийн бодлогыг бодиттой хэрэгжүүлэх, шинжилгээний үйл явцыг эрчимжүүлэх тодорхой асуудлуудаар нэгдмэл байр суурьтай, нэгдмэл ойлголцолтой болж нэг одоо чиг шугамар хамтран зүтгэх тэр бололцоо суурийг бол нээж өгсөн зөвлөгөө болсон гэж ойлгож байгаа. Судалсан доктороос сая нэг бас дахиад асуумаар байна. Яг энэ анхдугаар зөвлөгөөний академик хүрээнд болсон энэ зөвлөгөөний одоо оролцоо үр дүн тал дээр одоо нэмж хэлэх юм юу байна? За бид бол академи харьяа 16 хүрээлэнгийнхаа нийт 130 орчим яг удирдах ажилтнуудыг хамруулж оролцуулсан байгаа. Тэгээ энд бол бид нар гол зорилго нь бол энэ одоо манай салбарын бодлого дээрээсээ яамнасаа одоо засгийн газраасаа ямар бодлогууд явж байна уу, ямар хөтөлбөрүүд гарч байна уу, үүнд одоо шинжлэх ухааны академи оролцоо хэр байх юм, яаж оролцож одоо энэ гарч байгаа бодлогуудыг хэрэгжүүлэх гэдэг талаараа танилцуулж, дээрээс нэмээд оролцоогоо шийдэх юм шийдлүүдийг ярилцсан юм зөвлөгөө болсон. Тэгээ энэ зөвлөгөөнөр бол мөн энэ бодлогуудтай уялдуулаад академийн барьж байгаа бодлого юу вэ? Энд одоо оролцоогоо хангахын тулд бид нар ямар хүрээлэнгүүдийг аль одоо төсөл хөтөлбөр дээр илүү хамруулж оролцуулах юм, ямар одоо чиглэлийнхаа судалгааг илүү хөгжүүлэх ч гэдэг юм уу те, тэр чиглэлээр илүү их ярилцсан. Тэгэхээр үр дүн бол одоо бид нар нэгтгээд дараагийнхаа энэ төслүүдийг хэрэгжүүлэхдээ бодлогын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхдээ хамтарч ажиллах чиглэлээр илүү ингээд багуудыг гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр үр дүн одоо маш сайн гарах байх гэж найдаж байна. Тэгвэл энгийн бид нар ингээд энэ зөвлөгөөний материалыг үзээд сонирхоод ингэж яхад бол тэр Монгол улсын хөгжлийн урт хугацааны хөтөлбөр алсын хараа 2050 он 50 гэсэн хөтөлбөр яваад байна да. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэнд шинжлэх ухааны байгууллага академи оролцоог одоо хэрэгжүүлэхийн үүднээс нийт хүмүүс одоо тодорхой оролцоо хэрэгтэй шүү дээ. Тэр үүднээсээ их сайхан зөвлөгөө зохион байгуул ажил явж байна л гэж ингэж харсан. Тэгээд энэ шинжлэх ухааны салбарын бодлого удирдлага төлөвлөлтийн эргэцсэн орчны шинжилэл, хүний нөөцийн удирдлага, байгууллагын менежмент гэсэн энэ нэг бүлэг сэдв нэлээд яригдах шиг боллоо. Энэ чиглэлээр академичиг тодорхойлж ярьж өгөөч гэж хэлж байна. Тийм ээ, энэ та сая бас хүндчлээ л да. Ер нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 гэж бодлогын баримтчиг батлагдаж гараад энэ бодлогын баримтчгийг дунд хугацааны хөтөлбөр болгон боловсруулах ажил эрчимжээд явж байна. За энийг бас тодорхой дунд хугацаанд хэрэгжүүлэх их хурлын шийдвэрүүд гарлаа л да. 2 ч хөтөлбөр гарчлаа. 10 их 80-ийн хөтөлбөр, одоо эдийн засгийн сэргийг 10 их 80-ийн хөтөлбөр, эдийн засгийн сэргийг шин сэргэлтийн бодлогын хөтөлбөр гэдэг их хурлаар баталсан юм хөтөлбөрүүд гарчиж байгаа юм. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг боловсруулах шатнаас нь эхлээд академийн эрдэмтдийн оролцоо бол тодорхой хэмжээнд байсан. Одоо бол хэрэгжүүлэх шатнд нь бидний оролцоо их чухал юм а гэдгийг төр засаг маань ч одоо анхааруулж байгаа. Бид нар ч гэсэн энийг салбарын эрдэмтч гэсэн энэ шаардлага хэрэгцээг бол бодтой ойлгоод явж байгаа юм. Тэгэхээр одоо бодлогын ерөнхий концепц бол их сайхан тодорхой болж эхэлж байна гэж хэлж болно. Юу гэхээр одоо шинжлэх ухаанд бол хөрөнгө оруулалт санхүүжилтийн хэмжээг засгийн газрын үйл ажиллагааны бүрийн хөтөлбөр төрүүд их нэмэгдүүлнэгээд заачсан. Одоо шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зах зээл барилгыг бариад дундаа орох шатндаа явж байгаа. Энэний санхүүжилтийг бол тасдахгүй явуулж байна. Бас одоо үр дүнд чиглэсэн санхүүжилтийн механизмыг бүрдүүлэхээр манай салбарын яам тодорхой бодлого гаргаад тэрийг хэрэгжүүлэх журмыг засгийн газраар оролцуулахад хилцүүлэхэд бэлэн болгож байгаа юм билээ. За бас одоо нөгөө академийн хүрээлэнгүүдийн үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх журмын төслийг бол мөн энэ юугаар зөвлөгөөнүүдээр шатраалан хэлэлцээд одоо засгийн газар төргөн барьж хилцүүлэх шат руугаа орчихсон байж байгаа. Ингээд ирэхээр бол засгийн хэмжээнд тодорхойлсон бодлого салбарын яамын хэмжээнд наривчлагдаад эрдэмтдийн үйл ажиллагааны өдөр тутмын одоо баримтлагдаг журам дүрм рүү ороод ирж байгаа нь бол саашаалтай хэрэг. За энэ дээр харин жаахан саатж байгаа нэг зүйл бол манай одоо шинжлэх ухааны технологийн салбарын эрх
зүйн баримтчгуудын шинжилэл байгаа. За энэ бол би түрүүний нэг уулзалтанд тавтраас ярьж байсан шүү дээ. Ер нь бол түрүү шинэ парламентын үед өргөн баригдаад хэлэлцэхсгийн шийдээд хэлэлцэх шатанда орцсон байсан чинь бүрэн эрхийг хугацаа дуусаад одоо тэр шинэ нөхцөл байдал үүснэнтэй холбогдуулаад манай засгийн газар бол өргөн барьсан төстэй татаад авчихсан байгаа. Шинжлэх ухааны технологийн тухай хууль, шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн хоёр гол суурь хууль байгаа. Энэ хуулиудыг боловсруулах ажил одоо шинжилэн найруулах уу, нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдэг асуудлыг саяын хүрээнд л их тодорхой яриад тэрний үзэл баримтлалын энэ хоёр удаагийн зөвлөгөөнд дөр бол үндсээ тодорхойлж яриад одоо бол үзэл баримтлалыг боловсруулж засгийн газраар батлуулах тэгээд хуулийн төслөө энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд өргөн барьж шийдвэрлэх ийм хэрэгцээ бол үүсч чад байгаа. Энэ дээр бас их хурл манай засгийн салбарын аим бол одоо нэлийн анхаарал тавьж ажиллаж байгаа нь харагдаж байгаа. Хамгийн гол нь энэ хуулиудыг одоо хэрэгжүүлж батлахад энэ саяын 2 удаагийн том зөвлөгөө, энэ зөвлөгөөний хүрээнд хийсэн судалгаа боловсруулалтын ажлууд, энэ үнд цуглуулсан мэдээлэл, за энэ явцын хүрээнд хийж байгаа одоо 5 журмын төсөл бол үндсэндээ боловсрогдоод төгсгөлийн шатанд орсон, 2 нь одоо засгийн газраар батлагдчихсан, 3 нь бол өргөн барьж засгийн газар хэлэлцүүлэх оролцоо бүрдэж чадбайгаа юм. Тэгэхээр энэ бол хуулийг аль биесээр боловсруулан эцэслэх мэдээллийн бааз нь дүрм журм амьдралын зохицуулалтууд нь тодорхой хэмжээгээр бий болчлоо. Судалгааны ажил нь хийгдчихлээ. Хэлэлцүүлгүүд нь бол явж байна гэж ойлгож байна. Тэгэхээр эрх зүйн орчны хувьд бол нэг ийм дүр зураг харагдаж байгаа. Хоёрдугаарт энэ менежментийн хувьд бол нөгөө үрдүн суурилсан санхүүжилтийн тогтолцоо гэдэг рүүгээ илүү тодорхой явж байгаа. Санхүүжилтийн механизмын хувьд бол ер нь 2003 оноос л эхэлсэн дээ үрдүн суурилсан санхүүжилтийн систем шилжиж нөгөө удирдлага төлөвлөлтийн удирдлага санхүүжилтийн тухай хууль гэж хэрэгжиж явж байсан. Энэ механизм маань нэг бүтгэж ирээд эргээд их тодорхой болох шатруугаа явж байна. Өөрөөр хэлэх юм бол яг эцсийн гарах бүтээгдэхүүний үрдүн чанарыг та уялдуулж санхүүжилтийг олгох тэр менежментийн шинжилгээг энэ зөвлөгөөний хүрээнд их тодорхой ярьсан. Энэ дотор миний дөрөвчийн хэлээд байгаа суур санхүүжилт буюу хүрээлэнгүүдийн үндсэн үйл ажиллагааны санхүүжилтийн систем төслийг шинжлэх ухааны технологийн төслийг сонгож шалгаруулах хэрэгжүүлэх журам гэх мэтлэнгийн энэ журмуудаараа бол зохицуулт хийгээ явж байгаа. За хүний нөөцийн хувьд бол би нэг зарчим энэ одоо юм хэлмээр байгаа. Ерөнхийдөө хүн төрөлхтний бичигдээгүй хууль 3 үеийн алтан хэлхээ амьд хэлхээн дээр аливаа амьдад оршин тогтнодог. Тэгэхээр манай шинжлэх ухааны салбарын шинжлэх ухаанаар бол энэ сүүлийн 30 жилд гарсан нэг том давалт бол энэ 3 үеийн залгамж хэлхээн дээр тасалдал үүсэх, хүний нөөцийн хийдэл үүсэх процесс явагдчихсан. Тийм учраас энэ хүний нөөцөө бэхжүүлэх, залгамж холбоогоо бэхжүүлэх шаардлага бол байгаа. Ялангуяа одоо залуу дунд үеийн эрдэмтдийн залгамж халаа бол их сулвтар тал руугаа явагдсан. Одоо өрсөлдөөний зарчим, бас чанарын удирдлага, хяналтын шинэ механизмуудыг бий болгоно гэж саяын 2 зөвлөгөөний хоёуландаар нэг тодорхой ярьсан. Ялангуяа манай академийн зөвлөгөөн дээр бол энэ тухай асуудлыг хөндөгдсөн байгаа. Эндээс 2 зүйл тодруулаад гэх ер нь тэр судалгааны их сургууль эрдэмтдийн байгууллагууд академийн одоо уялдаа холбоогийн эрх зүйн шинжилгээний хүрээнд шинээр гаргаж тавьж байгаа зохицуултын ямар механизм байгаа юм. Нэг хоёр дахь тэр хүний нөөцтэй холбоотой юм да. Тэр Ахмад Дон залуугийн залгамж холбоос ярьлаа тийм ээ. Энэ үний нэг аргачлал нь зөвхөн Монгол ухаанаар бодоход тэр багшийн барилга гэдгийг зүгээр сайн дурын биш бүр зохион байгуулалтаар бол хаашаа гэдэг нь яг хуулийн тусгалтай юм шүү дээ. Бодлогын хүрээнд хэрэгжих тийм боломж явж байдаг байх л да тодруулах. За сая бол манай сайдын тушаалаар төрийн өмчийн 6 их сургуулийн үйл ажиллагааг уялдуулахтай холбоотой асуудал судлан боловсруулах ажлын хэсэг гараад тодорхой үр дүнд хүрч байгаа. Ер нь бол хуулинд одоо шинжлэх ухааны технологийн тухай хууль, дээд улсын тухай хуулинд ихтэй сургууль болон академийн эрдэмтдийн хэллэгээний байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах механизмуудыг нарийн суулгах болцоо их хязгаарлагдмал. Энэ бол хамгийн гол нь харилцаагаа дамжиж явдаг нэг сургалтын технологиор явдаг. Сургалтын технологийн явцад одоо эрдэмтдийн хэллэгээний байгууллагын эрдэмтэд
магистр, докторыг буюу агсан төвчний сургалтын үйл ажиллагаанд хичээл зааж оролцох, эрдэм хинлэгээний ажлыг удирдах, зөвлөх, хэрэг зөвлөлтөнд оролцох, ихтэй сургуулийн зарим докторантууд, магистрантуудын дадлагын ажлыг эрдэм хинлгээний байгууллагын лабораториудаар багшийн удирдлагын дор хийлгэх, тэр кредит цагийн бас зохих механизмуудаар гэрээ контрактаар зохицуулах ийм механизмууд бол яригдж байгаа. За манай шинжилгээ ухааны академи бол ер нь төрийн болон төрийн бусамчийн ихтэй сургуулиудтай хамтран ажиллах санамж бичгийг одоо хэлтэй байгуулсан байна да. 6 их сургуультай байгуулчихсан. Тэр дотор бол сая миний хэлж байгаа механизмууд бол бүгд суугаад явж байгаа. Хуулиар зохицуулахаас илүү энэ бол менежмент гэрээ эрхцэн механизмуудаар болон ажлын уялдаагаар. Яг эндээс таны хоёр дахь асуулт урган гарч байгаа юм. Ерөөсөө ер нь эрдэм төдийгүй төрийн байгууллагын бүх салбарталтай 3 үеийн залгамж холбоо хангахад бол дараа үе бэлтгэх эрдэм хинлгээний байгууллагын хувьд бол нөгөө багш шавийн барилга гэдэг бол мөнхийн зүйл. Тийм учраас одоо манай Ахмад эрдэмтэд за одоо эдгээр дунд насны эрдэмтдийн хувьд бол залгамж халаагаа бэлтгэхдээ бол зах зээлийн үеэс шилжилтийн процесс донд тасалдсан тэр оргиж сэргэж өгөхгүй байгаа. Тийм учраас энэ зүгээр удирдлагын менежментийн системээр л одоо хүрээлэнгийн захирал академийн удирдлагын зүгээс ялангуяа тэр төсөл одоо салбар нэгж лабораторийн эрхлэгчдийн зүгээс тэнд ажиллаж байгаа удирдах дундчны албан тушаалтнууд бол энэ Ахмад дунд насны эрдэмтдтэй залгамж халаагаа бэлдэх механизмуудыг их сайн бүрдүүлж өгмөр байгаа. Тэр багш шавийн холбоо тогтоох, зөвхөн эрдэмтдийн ажлыг удирдах төдийгүй төсөл удирдахт бол одоо төслийн зөвлөхөөр удирдагчийн арм залуучууд тавиад зөвлөхөөр нөөцтэй ажилдаг ч юм уу гэх мэтлэнгийн олон механизмууд бий. Энэ холбоог бол бэхжүүлэх шаардлага бол байгаа. Энэ Монголын уламжлалтай ерөөсөн ер нь тэгээд аавынхаа үгийн дараа багшаан хөндлөж явдаг тийм түүхэн уламжлал Монголд тогтцсон юм шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйн сайхан өгөгдөлтөөр ийм сайхан уламжлалаар энийгээ сэргээх шаардлага байгаа гэж ойлгож байна. Сая академич ярьсан энэ сэдвүүдээр судан цэцэг доктор маань өөрөө бие даасан илтгэл тавьсан байгаа тийм ээ. Шинжилгээ ухааны академийн стратеги төлөвлөгөө хэрэгжилт үнэлгээ сайжруулалт гэдэг. Энэ илтгэлийг тухай ярьж байгаа. Хоёрдугаарт нь бол энэ хүний нөөц саяын энэ байгууллагын өрсөлдөх шатуур чанарын удирдлагын тогтолцоотой холбоотой ямар асуудал энэ удирдах ажилтны зөвлөгөөний үеэр яригдсан талаар мэдээлэл өгнө. За тэгэхээр ер нь бол нөгөө салбарын яамнаас салбарын эрх зүйн орчныг талаар одоо шинжилэлүүд хийгдээд эхэлсэн. Тэгээ үүнтэй уялдуулаад гол хэрэгжилтийг хангахад бол бид нэр байгууллагууд өөрсдөө хэрэгжилтийг хангах явах хэрэгтэй. Тэгэхээр шинжилгээ ухааны академи бол одоо энэ байгууллагынхаа хөгжлийг тэгэхээр манайхаа 2018 онд шинжилгээ ухааны академийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Түүнээсээ хойш бол хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр академийн стратеги төлөвлөгөө түүний доор салбар хүрээлэнгүүдийн стратеги төлөвлөгөө бүгд байдаг. Тэгээд 2025 он хүртэл шинжилгээ ухааны академийн дуу хугацааны стратеги төлөвлөгөө гэж байгаа. Тэгэхээр 2 жил тутамд бид нар энэ стратеги төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг үнэлээд яг ямар ажлууд нь хэрэгжиж байна, ямар ажлууд нь хэрэгжихгүй байна гэдгийг үнэлдэг. Үүн дээрээ үндэслээд хэрэгжилтийг хангах одоо механизмуудыг бий болгож явж байгаа. Тэгэхээр 2018 оноос хойш 21 он хүртэлх хугацааны хэрэгжилтийг 21 онд ажлын хэсэг байгууллагадад үнэлсэн байгаа. Тэгэхээр энэ үнэлгээнээс харахад ер нь бол бид нар 21 он хүртэл хийх ёстой ажлаа 88% хэрэгжүүлсэн байна гэж үнэлэгдсэн. За энэ үнэлгээнээс харахаар яг нөгөө ингээд манай академийн стратеги төлөвлөгөө бол 7 юм томоохон стратегийн зорилго, за 33 дэд зорилт, 145 арга хэмжээ бол энэ стратеги төлөвлөгөөнд тусгагдсан байдаг. Тэгээ ингээд хэрэгжилтийг арга хэмжээ тус бүрээр нь үнэлгээний шалгуур үзүүлэлт гаргаад үнэлээд үзэхээр 88% хэрэгжилттэй бөгөөд тэр дотроос хэрэгжихгүй байгаа бүх ажлуудыг нь бид нар ялгаж авсан. Тэгээд энэ удирдах ажлын зөвлөгөөн дээр бол яг хэрэгжихгүй байгаа хэдэн ажил байна. Тэрийг одоо хэрэгжилтийг хангахын тулд бид нар юу хийх ёстой вэ гэдгийг гаргаж ирээд за эндээс одоо жишээлх юм бол саяын одоо хэлдэг энэ хүний нөөцийн хөгжилтэй холбоотой хүний нөөцийг хөгжүүлэх нэгдүгээр зорилтын хүрээнд ажлууд
хэрэгжил багтай. Хоёрдугаарт нь одоо энэ байгууллагын өрсөлдөх чадвар болон чанарын удирдлагын тогтолцоог хөгжүүлж одоо процессын алдаануудаа засснараа цаашдаа бид олон улсад ямар хэмжээнд гарах ёстой юм бэ гэдэг тэр зорилт одоо жишээлбэл нэлийн хэрэгжил багтай сул байсан. Тэгэхээр энэ хэрэгжил багтай ажлуудыг сайжруулах үүднээс бид нар яаж энэ ажлуудыг явуулах уу гэдэг зорилгоор яг энэ үйл ажиллагаануудыг дэмжиж зохион байгуулж одоо арга зүйгээр хангаж явдаг байгууллагуудаас нь төлөөлөл авчирч ихтгэл уншуулж туршлагыг солилцсон байгаа. Жишээлх юм бол хүний нөөц төр ихээр байгууллагын хүний нөөцийг хэрхэн яаж удирдах авч явдгийг, түүнийг стратеги төлөвлөгөөтэйгээр хэрхэн холбож авч явдгийг гэдэг талаар Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс мэрэгжлийн хүн авчирлыг зөвшөөрсөн байгаа. Тэгээ энэ дээрээс үндэслээд бид нар бол цаашдаа хүний нөөцийнхөө бодлогыг тусна ингэж гаргаж ирээд одоо энэ луга чиглэсэн илүү их арга хэмжээнүүдийг зохион байгуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Жишээлбэл түрүүчийн одоо манай академичийн хэлдгээр манай академид бол ойролцоогоор 1200 ажилтнтай түүний одоо 900 орчим нь яг эрдэм шинжилгээний ажилтан байдаг. Түүнээс яг ингээд докторийн зэрэг хамгаалсан нь бол 320 орчим хүн. Үлдэгдэл нь бол ингээд докторийн зэрэг хамгаалаагүй байгаа юм. Тэгэхээр бид нэр цаашдаа ингээд нөгөө докторийн зэрэгтэй буюу одоо юм мэрэгжлийн эрдэмтдийг бэлтгэх зорилгоор одоо докторийн зэрэг хамгаалуулах агсан төвшний судлаачтай дэмжих юм бодлогын ажлуудыг илүү сайн хийх ёстой. Тэгэхээр одоо яг одоогийн байдлаар бол нэг 200 орчим докторант Монголын дотоодын ихтэй сургуулиуд суралцж байгаа. Тэгэхээр энэ 200 орчим докторантын жилд нэг 10 орчим л доктор хамгаалж байгаа. Түүнээс дөнгөж 5-6 нь Монголда хамгаалаад үлдсэн 5-6 нь гадаадд хамгаалаад байгаа. Тэгэхээр энийг ингээд яаж ийнө гэдээ бид нэр сая судалгаа явуулаад үзсэн. Яагаад энэ докторантууд хамгаалахгүй байна? Ингэж их удаж байна гэхээр зарим нь бүр 10 жил болчихсон, 15 жил болчихсон докторант гэж сураа яваад байдаг. Тэнд ард нь бас ингээд мөнгө урсаад байдаг, тий. Цаг хугацаа алдаад байдаг. Тэгэхээр эднэрээс ингээд судалгаа аваад үзэхээр нийт одоо судалгаанд хамрагдсан 150 орчим хүнээс 70 орчим хувь нь ерөөсөө төлбөрийн асуудал биднэрт байна. Хоёрдугаарт нь бол ингээд нөгөө ажлынхаа хажуугаар зэрэгцэж ингээд сурдаг учраас ажлын ачаал ихтэйгээс болоод яг судалгаан дээр зарцуулах цаг бага байна гэсэн ийм хоёр гол том шалтгаануудыг гаргаж ирсэн. За ингээд Монгол улс тэгвэл нөгөө энэ докторант суралцж байгаа, агсан төвшин суралцж байгаа хүмүүстээ тэтгэлэг өгдөг юм байна уу гэж судлаад үзэхээр дотоодод яг тийм албан ёсны одоо үндэсний хэмжээнд тийм докторийн тэтгэлэг хөтөлбөр гэж байдаг юм билээ. Тэгэхээр бид нар энэ зөвлөгөөнөөс ямар асуудлыг хөндөж гаргаж ирсэн бэ гэхээр ер нь бол ингээд цаашдаа Монгол улс өөрөө боловсрол шинжилгээ ухааны яам энэ доктор, магистр оюутнуудаа чиглэсэн үндэсний тэтгэлэг хөтөлбөртэй болох хэрэгтэй юм байна. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь бол одоо жишээлбэл шинжилгээ ухааны технологийн сангаас ингээд төслүүд зарлагддаг. Судалгааны, суурь судалгааны болон грантын төслүүд зарлагддаг. Энэ төслүүд дээр зөвхөн доктор зэрэгтэй хүмүүс орж ингээд төслийн удирдагчаар авдаг юм байна л да. Тэгэхээр энтэй зэрэгцүүлээд бас энэ одоо гадаадад байдаг хөтөлбөрүүдийг харах юм бол яг докторант оюутанд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр судалгааны төслүүд бас хэрэгжүүлдэг юм байна. Тэгэхээр ийм төслүүдийг бас бид нар давхар энэ дээр гаргаж өгөх юм бол докторийн оюутнууд, магистрийн оюутнууд маань тэр төслийг өрсөлдөж орж аваад бас ингээд судалгаандаа нэмэрлээд тэр сургалтынхаа тэтгэлэгт хөтөлбөрт нэмэрлээд ингээд явах юм бол бас боломжтой байна гэсэн. Тэгэхээр энэ асуудлуудыг бол яамнаас ирсэн төлөөллүүдийг танилцуулсан байгаа. Мөн одоо ингээд нөгөө удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарах дараагийн одоо бичиг баримтуудыг бид нэр цэгцлээд яамнда бас хөрвүүлэхтэй эдгээр саналуудаа бас ингээд давхар хөрвүүлэхээр төлөвлөж байгаа. За дараа нь хүний нөөцтэй холбоотойгоор манай шинжилгээ ухааны академийн нийт харьяа бүх хүрээлэнгүүд дээр бол яг нөгөө хүний нөөц хариуцсан мэрэгжилтэн гэж тусдаа мэрэгжилтэн байдаггүй. Захирлуудын туслахууд нь болохоор энийг ингээд давхар хийгээ явж байдаг. Тэгэхээр яг одоо бодлогоор жишээлбэл хүний нөөц рүүгээ хандсан үйл ажиллагаануудыг зохион байгуулагч байт юм уу? Яг хүний нөөцийг нөгөө ажлын байран дээр нь сургах ийм жижигхэн сургалтууд явдаг боловч бодлогоор одоо ийм хүмүүсийг одоо энэ жил ингээд хамгаалуулнаа. Аль эсвэл одоо энэ чиглэлийн мэрэгжил одоо илүү их ингээд одоо дэлхий дээр ч юм уу те эрчимтэй өрнөж гарч ирж байна. Тэгэхээр бид нар дараагийн ээлжинд энэ мэрэгжлийн чиглэлийн хүмүүсийг бэлтгэх ёстой байна. Энэ мэрэгжлийн чиглэл илүү их энэ улс орны нийгмийн эдийн засаг хөгжилд хэрэгтэй байна. Тэгэхээр энэ салбар чиглэлийг бид нар бий болгооч гэдэг юм уу. Гэх мэт нөгөө хүний нөөц рүүгээ хандсан энэ мэрэгжилтэн, хариуцсан мэрэгжилтэн гэж байдаггүй учраас тэрнээсээ болоод бас энэ
яг ийм чиглэлийн үйл ажиллагаанууд орхигддог байна гэдгийг бид нар бас гаргаж ирсэн. Тэгэхээр иймэрхүү одоо бодлогын чиглэлийн асуудлыг бол бас яамдаа ингээд тавьж байгаа. За дараа нь бас байгууллагыг өрсөлдөх чадвар буюу байгууллагыг хөгжүүлж авч явахын тулд мэдээж ингээд хүн хэрэгтэй байдаг учраас тэр байгууллагын өрсөлдөх чадвар гэдэг дээр энэ хүний нөөцийн бодлогыг илүү одоо стратегтэй уялдуулж авч явах зорилгоор бид нар нөгөө ихтэй сургуулиудтай маш их хамтын ажиллагаанууд өрнүүлж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол манай энэ саяхан хэлээд байгаа докторант 200 оюутан маань нийт нэг 11 ихтэй сургуультай сургууль дээр сурдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ сурч байгаа их сургууль дээр сурж байгаа докторантууд бүрийг нь бид нар ялгаж аваад за шүтээс дээр сурж байгаа оюутанд ямар асуудал байна уу? МЮС дээр сурж байгаа оюутанд ямар асуудал байна уу гэд сургууль төс бүрээр нь гаргаж ирж байгаа. Тэр сургуулиудтай нөгөө эдгээр асуудлуудыг зохицуулж өгөхөөр ерөнхий хамгийн их тулгамдж байгаа том асуудлуудыг нь барьж аваад тэр сургуулиудтай хамтын ажиллагааны санамжуудаа гэрээнүүдээ шинчилж байгаа. Тэгэхээр энэ жилээс бол энэ ажлууд маш эрчимтэй хийгдээд их сургуулиуд маань бас их сайн дэмжиж байгаа. За танаа ингээд яг оюутнуудынхаа яг асуудлуудыг нь гаргаад ирээ. Тэгэх юм бол бид нар тэр нь чинь зохицуулсан ингээд яг арга хэмжээ ажлуудыг нь тодорхойлж өгөө, шийдлүүдийг нь гаргаж өгөө гэсэн байна. Тэгэхээр энэ сурч байгаа их дээд сургуулиудтай болон манай сурдаггүй бас их дээд сургуулиудтай түрүүний нөгөө эрдэмтдийн хэлхээ холбоог сайжруулах, багшийн барилдлага гэдэг юмыг сайжруулах зорилгоор бусад бас их дээд сургуулиудтай бид нар хамтан ажиллагаа нийлээ хийж байгаа. Жишээлх юм бол одоо санхүү эдийн засгийн их сургууль, мандах их сургууль эднэртэй энэ жил санамжчуд байгуулсан. Тэрнийхээ хүрээнд бол одоо жишээлбэл нөгөө докторант, магистрант оюутнууд маань статистикийн шинжилгээнүүд хийх шаардлага гардаг. Аливаа төслүүд дээр бас одоо техник эдийн засгийнхын тооцооллыг хийх, эдийн засгийн нийгмийн үр ашгуудыг тооцоолох чиглэл дээр манайд нөгөө эдийн засгийн чиглэлийн хүрээлэнгүүд байдаг учраас тэрэн дээр нь ингээд илүү одоо оюутнуудаа болон судлаачдаа мэдээлэл өгөх, чадварчуулах, одоо судалгааныхын ажилтнанд туслах үүднээс тийм эдийн засгийн чиглэлийн сургуулиудтай бас их хамтарч ажиллаж байгаа. Наад яриагчсан сонсож их гэрэлгээ тусч шүү. Ер нь академи бол их залуудсан байна. Одоо хүрээлэнгийн захирлуудаа уулзж яхад эдгээр сайхан насны залуучууд хүрээлэн толгойлоо явж энэ доор нь одоо саяхан хэлдэг дараа үеийнхэн бэлтгэгдсэн байж штэ. За энэ бол тохиолдож байгаа бэрхшээл юмнуудыг их сайн ярьж байгаа юм байна. Дөрийн бодлогод орох юм байна. Тэгээд энэ ялангуяа залуу судлаачд бол их л орон зайг авч байгаа юм байна да. Тэгжээж барихгүй бол бас сайхан бэлдэж байгаа болсон хүчний гадагш нь алдах магадлал их байгаад байгаа шүү дээ. Гадагшаа зарим нь явж, зарим нэгдээ сургуулийн дээр залинтай явж ч байна тийм ээ. Тийм. За дараагийн бүлэг асуудал бол шинжлэх ухааны салбарын санхүүгийн бодлого эрх зүйн шинжилгээний асуудлыг нэлээд хөндөж ирсэн байгаа. За энэ чиглэлээр академи чигээр ярихыг өсч байгаа эрх зүйн шинжилгээний талаар сая бас бараг ярьчих шиг болоо нэмэх юм юу байна. Яг хэрэг санхүүжилттэй холбоотой гэсэн би түрүүн бас дурдсан. Ер нь одоо шинжлэх ухааны академи бол санхүүжилтийн нэг тийм улсын 3 дахь өсвөр байна л да ерөнхийдөө. Улсын төсвийн. Тэгээд одоо улсын төсвөө төслөөр байгууллагын үйл ажиллагаа санхүүжүүлэх. Тэгээд одоо бол үндсэн чиглэлийн санхүүжүүлэх гэсэн юм чиглэл рүү орж байгаа юм. Тэгэхээр сая бол ингээд сүүлийн 2 жил бол нөгөө ковидын хүндрэл дараа нь одоо энэ дэлхийн дахины нөхцөл байдлаас үүссэн эдийн засгийн хэмнэлтийн бодлогын улмаас тодтоглоод ороод улсын төсвийн санхүүжилтийн тодорхой хүрээ хязгаарууд бол ямар нэгэн хэмжээгээр хомигдож байна. Тэгвэл санхүүжилтийнхаа салбарын санхүүжилтэн дээр бол хөрөнгө оруулалтаас нь үнцэнтэй танагдаагүй. Урсгалаас нь мэдээж нийтийн засгаар тодорхой хэмжээнд одоо асагдж байгаа боловч энэ шинжлэх ухааны технологийн төсөл эрдэмтний байгууллагын үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх их усүрийн анхны гараануудыг бол хийгээд өчсөн. Тэгэхээр одоо манайд бол шинжлэх ухааны технологийн төслийг хэрэгжүүлэх засгийн газрын тогтоолоор батлагдсан нэг журам байдаг. Энэ 2015 онд батлагдсан санагдаж байна. 310 гээд энэ журамд бол 5 төрлийн төсөл байдаг. Энэ төслүүдийг дэвшүүлэх, сонгон шалгуулах, үр дүнг нь хүлээж авах, энэ төвөрлөх санхүүжилтийн ухааны зүйг боловсруулах болохоор бол манай шинжлэх ухааны технологийн сан их идэвхтэй ажиллаж дүрм журмуудаа бол шинжилээд одоо бол эцэслэн батлах шат руугаа орж байгаа юм байлээ. За ер нь тэгээд төсвөлтийг бол үр дүн төсөөлөл санхүүжүүлнэ гэсэн юм зүйл бий.
байгууллагын урсгал зардал руу хэвээ явж байгаа. За бидэн дээр одоо хамгийн хүндрэлтэй байдаг зүйл бол цалингийн асуудал. Та түрүүн хэлээд өсгөл бас хөндлөө. Цалин бол одоо энэ Монгол улсад хамгийн доод цалинтай газар болж хувирах гэдэг байна. Ууч хамгийн дээд цалинтай байсан шүү. Энэ бол улсын эзэн үед бол хамгийн дээд цалинтай байсан. Тэгэхээр одоо үндсэндээ манай эрдэм тэмүүлгийн ажилтнуудын цалин чинь сая хүрхтээ өгөөтэй гэж таарсан юм байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээний цалин урамшуулал дээр улсуудыг тогтоож ажиллахад яахан төвхтэй. Гэхдээ одоо сэтгэл зүрхээр ажиллаж байгаа бас одоо өөрөө төсөл хөтөлбөр гадна дотны судалгааны ажилд оролцоод орлогынхаа өсвөрийг нэмэгдүүлэх ажлын шинжилгээ ухааны арилтын болон эрдэм тэмүүлгийн байгууллагууд дэмжиж явж байгаа. За энэ дээр засгийн газраас сая нэг шийдвэр гарч сүлжээний доод жишгийг сүлжээний жишг байсан. Хуучин бол сүлжээгээр залинждаг. Тэр жишгийг бол цалингийн доод жишг гэдэг болгож тэгээд өөрийн орлогын хөөсвөрийг олоод бас оронтоо төсвөө тодорхой хэмжээнд өрөөшгтэй зараад юм нэгдсэн төсвөөсөө бол цалин урамшууллын системийг боловсруулах энэ бололцоог активд эрдэм тэмүүлгийн байгууллагууд олгож байгаа юм л да. Тэгэхээр энэ бол бас шинэ боломж. Энэнтэй үндслэл дээр үр дүн одоо суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлээд ирэхээр бол цөөн хүчээр хүний хүчээр сайн ажил хийсэн ажилтнанд илүү цалин урамшуул олох бололцоо бүрдэн ажил тааруухан гэдэг ажлын цагаа бүртгүүлсэйгээд тэр хэсгийг цаг өнгөрөөд явж байгаа хүмүүс байдаг бол тэр хэсгийг бол одоо шаардлагатай үед цалин санхүүжилтийн механизмаар бас юу ажил төрлийн идэвхжүүлэх механизм бүрдэж байна гэж. За яг хөө зүгээр энэ зөвлөгөөн дээр яригдсан асуудал бол энэ санхүүжилтийн механизмтай холбоотой ийм л гол асуудал яригдсан. За нийгмийн даатгалын жимтгэлгээд бас нийгмийн даатгалын газраас албаны хүн ирж бидэнд мэдээлэл өгсөн. За энэ дээр бол яг тэмүүлгийн ажилтнуудаа шууд уялдаж байгаа нь хоёр л асуудал байна л да. Нэг нь бол нөгөө 36 сар ажиллаад юу л тэтгэврийн насанд хүрээд 36 сард ажилласан жилээс хамаарал 36 хүртэл сарын тэтгэмж авдаг механизм бол хэвээрээ үйлчилж байгаа. Дээр нь бол энэ сая төсвийн хэмнэлтийн бодлогын хуулийг төсвийн даатгалыг дагаж гарсан хуульд бол нийгмийн даатгалын шимтгэлийн иргэний төлсөн хэмжээний 50 хүртэл хувийн буцаан олгоно гэсэн нэг хуулийн өөрчлөлт орчихсон юм лээ. Тэгээд энэ бол шийдвэрийн хэрэгжүүлэх дүрм журам нөгөө амар хүрэмрийг тодруулах ажил хийгдээд явж байгаа юм билээ. Тэгэхээр энэ иймэрхүү санхүүжилтийн механизмуудыг байгаа нөөцийнхөө хэмжээнд хэмнэлтийн бодлогынхоо хууль дүрмээр зөрчихгүй хэрэгжүүлэх тийм боломж арга зам гарч шийдлүүдийн талаар энэ зөвлөгөөн дээр ярилцсан. За сая улсын цэцэг бас хэллээ доктор. Энэ бид нар бол зөвлөгөө хийгээд өнгөрөх биш зөвлөгөөний дагуу 2-3 тодорхой үйл ажиллагаа төлөвлөгдөн. Сайн хэлээд байгаа стратеги төлөвлөгөөний тодтол баяжуулалт хийн 25 он хүртэл одоо энэ юу шинэ зэрэгэлтийн бодлоготой холбоотой бидний зөвлөгөөний шийдвэрүүдтэй холбоотой тодтолууд хийн. Шинжилгээ ухааны академийн хүрээнд менежментийн шинжилгээ хийх бололцоонуудыг бас судалж байгаа. Салбарынхаа яамд зөвлөмж хэлбэрээр за ийм асуудлыг ингэж шийдэх боломж байна гэдэг талаар зөвлөгөө өдөрт ажлын зөвлөгөөнөөс тодорхой саналууд гарсныг нэгтгэж уламжлаад яамдаа өргөж ярих бололцоо байж байгаа юм. Энэ зөвлөгөөн дээр яригдсан одоо 3 дахь том сэдэв бол судалгаа хөгжүүлэлтийн бодлогын чиглэлээр нэлээд нэрвчилж яригдах шиг боллоо тийм ээ. Тэгээд судан доктороос энэ чиглэлээр асуумаар байна. Шинжилгээ ухааны академийн салбар дундын салбар дансан энэ судалгааны хөгжүүлэх чиглэл боломж нь одоо юу байдаг юм бол яаж яригдсан юм бол мөн одоо шинжилгээ ухааны академийн дундын лабораториуд магадлан эдгээр мэдээлэл хийх хэрэгцээ шаардлага туршлага гэдгээр яригдсан байна шүү дээ. Энийг мацаад тодорхой мэдээлэл өгөөч. За тэгэхээр ер нь бол бид нар бас нөгөө дэлхийн шинжилгээ ухааны чиглэл хаашаа хөгжиж байна гэдгийг бид нар байнга харж судлаад тэгээ үндэсний хэмжээний одоо шинжилгээ ухааны төв байгууллага учраас тэр чигшгийг бас дагах тэгээ хэрэгцээ шаардлага бас судалж үзээд авч явж байгаа. Энэ шинжилгээ ухааныхаа салбарын судалгаа хөгжүүлэлтийн чин хандлагыг тодорхойлж байгаа. Тэгэхээр эндээс ингээ харахад сүүлийн үед бол ер нь салбар дундын салбар дамнсан энэ судалгаанууд маш их эрчимтэй хөгжиж байгаа. Тэгэхээр
салбарууд хоорондоо хамтрна гэдэг бол хамгийн чухал. Одоогийн байдлаар бол бид нар яг нөгөө ганцхан салбарын судалгааг илүү их сайн хөгжүүлсэн. Жишээлбэл физик ч гэдэг юм уу, химч гэдэг юм уу, түүх, археологи гэдэг ингээд дан салбарын судалгаа бол манай Монгол улсад хангалттай сайн хөгжсөн. Тэгэхээр сүүлийн үеийн жишгийг дагаад бид нар энэ салбар дундын буюу жишээлбэл нийгмийн ухааны салбарын байгалийн ухаантай хэрхэн хамтарч ажиллах вэ? Тэгээд энэ хоёр хамтарчаад цаашаага одоо яг хэрэглэгчдэр нь буюу энэ хоёрын дундаас гарсан одоо бодлогын гол шийдвэрүүдийн бодлогын судалгаанууд ч гэдэг юм уу те. Ингээд хөрвөөд ирэх юм бол нөгөө салбар дамнсан судалгаа болж эхэлж байгаа байхгүй юу? Яг хэрэглэгчээ олцсон, судалгаагаа хийгээд хэрэглэгчээ олоод хэрэглэгчтэй яг хүргэж өгсөн. Тэгэхээр тэр нь ингээ орхигдохгүй судалгаа нь үргэлжлээ хийгдэж байдаг. Хэрэглэгч нь аваад хэрэглээд ашиглаад нэвтрүүлээд явж байдаг. Тэгэхээр энэ судалгаараа бид нар бас илүү их орно гэдэг үднээсээ яг шинжлэх ухааны ахтай манлайлаад энийг бол манай салбарын яамч гэсэн дэмжиж байгаа. Энэ бодлогыг барьж эхэлсэн. Тэгэхээр бид нар эндээс хоцрохгүй тулд манай Академийн харьяа газар зүй геологийн хүрээлэн дээр салбар дундын судалгааны нэгж байгуулагдсан. Тэгээ энэ нэгж байгуулагдсанараа ямар одоо ач холбогдолтой яаж бид нар одоо хүрээлэнгүүтэйгээ хамтарч ажиллах юм гэдэг үднээсээ тэр салбарын одоо дараагаар нь бол илтгэлтэй болсон. Ер нь ингээд энэ салбарын ийм салбар дундын болон салбар дамнсан судалгааг Академи бас хөгжүүлж эхэлж байгаа шүү гэдэг үднээс бусад хүрээлэнгүүдийнхаа судлаачдын чиглэлийн мэдээлэл өгөөд хамтын ажиллагаануудыг нь ярилцсан байгаа. За дараа нь бол энэ одоо нэгдсэн лабораториуд, салбар дундын лабораториудыг бас яаж хөгжүүлэх вэ? Энэ нэг одоо хүрээлэн болгон тусдаа лабораторитой байхгүйгээр магадгүй хамтарч болох лабораториуд байх юм бол яаж энийг хамтарч хөгжүүлэх юм? Цаашдаа ингээд лабораториудыг магадлал итгэмжлүүлээд ямар төвшөнд одоо судалгааг аваачих юм гэдэг чиглэл дээр бид нар бас нэгдсэн бодлого барьж байгаа. За улсын хэмжээнд бол мөндөж салбарын яамнаас бас энэ нөгөө өнгөрсөн жил бүх одоо их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний байгууллагууд дээр байгаа лабораториудыг тоолсон. Тэгээд эднэрийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор бас ингээд ажлууд хийгдээд эхэлсэн. Үүнтэй үеэлдээд манай Академи бол бас зэрэгцээд явж байгаа. Тэгэхээр сая бол бид нар энэ удирдах ажлын зөвлөгөөн дээр ярихдаа бид нар ерөнхийдөө нэг хоёр чиглэлийн судалгааны лабораторийг хөгжүүлье. Нэг нь бол ингээд цөм лаборатори, хоёрдугаарт нь бол ингээд нээлттэй лаборатори. За цөм лаборатори гэдэг бол үндэсний хэмжээнд бараг байхгүй шахуу зөвхөн Академидэр ингээд байдаг ийм томоохон лабораториудыг өндөр зэрэглэлийн судалгааны лабораторийг хөгжүүлье. А хоёрдугаарт нь бол нээлттэй лаборатори буюу улсын хэмжээнд ингээд нээлттэйгээр ашиглаж болох тийм одоо хэлбэрийн судалгаануудыг хөгжүүлье. А энэ лабораториуд хөгжих явцдаа хамгийн гол нь магадлалын итгэмжлэл хийгдсэн байх хэвээр. Магадлалын итгэмжил хийгдэж байна гэдэг бол тухайн одоо лабораториос гарч байгаа үр дүн бүтээгдэхүүн яг олон улсын стандартын дагуу процессын ямар ч алдаагүйгээр одоо чанарын үр дүн баталгаажилт нь олон улсын хэмжээнд зөвшөөрөгдөх хэвээр. Ингэжээж бид нар үндэсний хэмжээнд буюу олон улсын хэмжээнд энэ судалгааныхаа лабораториор дамжуулаад үр дүнгээ гаргаж чадах ийм хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа. Салбар дундын судалгаа хөгжүүлэхдээ салбар дундын гэдэг юм уу салбар дамнсан лабораториуд бий болгох асуудал дээр судалсан саяхтар 3 механизм байгаа. Нэгдүгээр бол энэ одоо шинжлэх ухааны технологийн төслүүд байна шүү дээ. 4-5 төрлийн төсөл байна. Гадаадтай хамтарсан төслүүд байна. Энэ төслүүдийн сонгон шалгаруулахдаа 50 шалгуур үзүүлэлтийн энэ дэмждэг механизмуудын нэг нь бол салбар дундын шинжтэй салбар дамнсан олон салбарын эрдэмтэд судлаачд оролцсон. Тэгээд тэр технологи инновацийн шин сэтэл гаргасан төслүүдийг дэмжнэ гэсэн нэг бодлогын механизм байгаа юм. Хоёр дахь нь бол одоо манай энэ шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицолборын барилга байгууламж бол лабораторийн их хоёр том одоо барилгатай. Энэ барилга байгууламж дотор саяхан хэлдэг одоо цөм лаборатори гэж нэрлэж байгаа академик суурь судалгааны өндөр түвшний эрдэмтдийн цөөр одоо мэдлэг бүтээдэг нээлт хийдэг ч гэдэг юм уу тэрүүн зориулсан лабораторийн дөрөв хөрөмжүүд нөгөөх нь бол технологи одоо боловсруулалт туршилт боловсруулалтын нийтэд нээлттэй салбар дундын лабораториуд хөгжүүлэх бололцоо нэгдэж байгаа. Энийг хийж үлээ гэж. За 3 дахь нэг механизм бол ерөөсөө манай лабораториудаар бол шүү дээ. Хамгийн гол нь нэгдсэн уялдаа зохицуулалт их муу юу гэж ирсэн. Байгууллага нөгөө хувиа одоо даваа шаардлуулаад нэг юмнууд болоод ирдэг. Тэгээд тэнд нь боловсон хүчин байдгүй, уруулж хэрэглэх түүний байдгүй. Ажлуудыг одоо технологийн процедурыг мэддэг
тэр бааз суур байхгүй дэд үтс байхгүй бас шалтгаалаад одоо орж ирээд ашиглахдахгүйгээр алга болж хэрэгцээнээс гарч байгаа тийм лабораториуд байсан. Тийм учраас ямар юм хийж яах гэхээр энэ лаборатори тоногдох хөрөмж, багаж тоногдох хөрөмжийг бол нэгэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар төлөвлөж тухайн жилийнхаа төлөвлөлтөөн үндэслэл тухайн жилийнхаа төсөвтөн суулгаад тэгээд нэгдсэн одоо төсөвлөлт санхүүжилтийн механизмаар зохицуулж өгөхгүй бол ирээвэр ураавар энэ тэндээс хүн өгсөн алдсны зөвлөлөд байхаар ашиглалт муутай ийм салбар дундын шинжгүй ийм юм болчих гээд байдгийг нэгэн энэ 2 удаагийн зөвлөгөөнүүд дээр маш сайн ярьсан. Тэгээд энэ механизмыг бол бүрдүүлэх хэрэгтэй гэдэг гарцыг бол нэлээд сайн хэлж гисэн байна. За зөвлөгөөний 4 дахь сэдэв бол инновац технологи, цахим мэдээллийн системийн тухай хөгжүүлэлтийн тухай нэлээд сайн ярьсан байгаа энэ чиглэлээр авцгаа. Ярьж байгаач. За тэгэхээр ер нь сүүлийн үед бол нэг цахим технологи илүү их нэвтэрч эхэлж байгаа. Тэгэхээр бид нар шинжилгээ ухааны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг яаж цахим болгох вэ гэдэг дээр илүү анхаарад шинжилгээ ухааны салбарын одоо бүтээгдэхүүнийг өмнө нь бол их хвчлэн дандаа хэвлдэг байсан бол одоо айл болох цахимжуулах нийтэд нээлттэй байх юм open science гэж одоо чиглэл тий нээлттэй шинжилгээ ухаан гэдэг юм илүү их бий болж эхэлж байгаа. Тэгэхээр энд одоо чиглүүлээд одоо үйл ажиллагаа гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг бүгдийг цахимжуулах тал дээр илүү анхаарч байгаа. Тэгээд сүүлийн одоо жилүүдэд бол манай академиас болон салбарын яамнаас хамтраад шинжилгээ ухааны нээлттэй мэдээллийн систем буюу удирдлагын мэдээллийн нэгдсэн систем гэдгийг хөгжүүлье гэдэг ийм бодлогыг бариад хийж эхэлж байгаа. За өнгөрсөн жил бол анхны шатны одоо суурь судалгааны ажлууд хийгдсэн. Энэ жилээс эхлээд үе шаттайгаар тэр ажил хийгдээд эхлэх юм бол манай мэдээлэлүүд нийтэд нээлттэй болно. А дээрэс нь нэмээд одоо энэ цахим намын сан гэж үйл ажиллагааг бид нар хийж эхлээд манай 2 хүрээлэн одоо цахим намын сантай болчихсон. Тэгэхээр бүх номнуудаа бол ингээд цахимжуулаад тухайн хүрээлэн үүсгэн байгуулагдсанаас хойш бүх номнуудаа цахимжуулаад эхэлсэн. Энэ бол маш их ашигтай байгаа. Нөгөө хүмүүс ингээд нэг лабораторид одоо нэг номын санд ингээд сууж ном унших биш, цахимаар бүгдийг ингээд аваад уншиж байгаа болохоор энэ бас маш их үр дүнтэй ажил болж байгаа. Тэгээд ер нь тэр 24 онд одоо орох манай тэр хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицолбор дээр бол тийм цахим номын санг нэвтрүүлэхээр манайхан бас маш эрчимтэй ажиллаж байгаа. Тэгэхээр манай удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг бол шинжилгээ ухааны академид өөрсдөө санаачлаад манай технологи инновацийн хэлтс тийм ээ. Энэ хэлтс дээр бол төсөл боловсруулаад анхны тийм нэг ерөнхий концепц загварыг гаргасан юм. Тэгээд тэрийг нөгөө яамнаас зохион байгуулсан удирдах ажилтны зөвлөгөөнд дөр танилцуулаад яамныхан бас одоо нөгөө их хөгжил суурилсан мэдээллийн нэгдсэн удирдлагын системтэй болъё гэдэг бодлого хэрэгжүүлээд их хөгжлөө цуглуулад ингэж явж байгаа юм байна л дээ. Тэгэхээр энийн тэгээ уяад тэр мори гэд нэрлэдэг байгаа. Югасан салбарын мори гэд нэрлэдэг байгаа удирдлагын нэгдсэн системийг бий болгоё гэж. Тэгээ энэ дээр нь 2-3 хон хүндрэл байна. Манайд бол мэдээллийн дэд үтц их муу юм байна. Энийг нэгтгэе хоорондоо холбоогүй бие биендээ нэвтэрдэг тэр платформуд, програмууд байт юм байна. Энийг үйдэг болох асуудал их чухал болоод байгаа юм. Хамгийн гол нь нөгөө дата байдгүй. Датагаа бол үнэн өгдөг, өгч байгаа мэдээлэл нь дутуу байдаг, цаг үедээ нөгдөг. Тийм учраас энэ big data гэд нэрлэдэг байгаа уу их хөгжлийн мэдээллийн нэгдсэн замбардуулах асуудал их чухал байна. Энийг бол яамтайгаа, академитайгаа хамтраад ингээд мэдээллийн нэгдсэн системтэй болоод явуучих юм бол энэ захин Монгол болох, захин үндэстэн болох энэ бодлогыг тэргүүлэхийг нэмдэн яна шинжилгээ ухааны технологийн салбар бол аваад явах юм байна гэсэн ийм итгэл үнэмшилтэйгээр л яриа хөрөө болсон байгаа. Тэр дунд нэг асуулт сая одоо өргөжлүүлээ асуугаадгийн нээлттэй шинжилгээ ухаан цахим орчинтой холбоотой нэг асуулт байгаа юм. Энэ бол яг энэ үед одоо оюуны өмчийн асуудал гарч ирэх байхаа. Энэ одоо яаж зохицуулагддаг юм? Манай академид инновац технологи хэлтс байдаг. Тэгэхээр энэ хэлтс бол яг нөгөө академиас гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний оюуны өмчийн талаарх асуудлуудыг, технологи дамжуулах асуудлуудыг хариуцдаг. Тэгээ 2018 оноос эхлээд манайх яг оюуны өмчийн мэрэгжилтэнгүүд бэлтгэсэн 921 гэдэг хөтөлбөр хэрэгжүүлээ. Тэрнийхээ хүрээнд 21 одоо оюуны өмчийн итгэмжлэгсэн төлөөлөгчдийг бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хүрээлэн тус бүр дээр энэ итгэмжлэгсэн төлөөлөгчдүүд ажиллаад одоо яг оюуны өмчийнхаа бүтээгдэхүүн үйлчилгээг одоо нэвтрүүлэхтний эдгээр хүмүүс ажиллаж байгаа.
Тэгэхээр одоо бол манайх оюуны өмчийн зөрчлүүдийг арилгаад багасгаад эхэлж гисэн. Яг энэ оюуны өмчийн эсгсэн төлөөлөгч нар болон дараагийнх нь мэрэгчлэлтэнгүүдийг бас энэ хэмжээнд бэлтгээд дараагийн шатны хөтөлбөр бол энэ нөгөө энтерпренер эрдэмтэн буюу яаж ингээд оюуны өмчийн зөрчилгүй эрдэмтдийг бий болгох уу? Дээрээс нэмээд эрдэмтэд бүтээлээ одоо хэрэглээнд нь нэвтрүүлэх, хэрэглэгчд нь хүргэж өгөхдөө энэ зөрчилгүйгээр яаж хүргэх вэ гэдэг тал дээр ингээд хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Амьдрал дээр л яахан зовлонтой л дээ. Чинь бидний хувьд бол ухаан нийгмийн ухаандар бол номыг ашиглана. Дэрийг ижлэх хулгайлахгүй байх асуудал байдаг. Одоо хүмүүний салбартаа ч таана мэдж байгаа соёлын салбартаар юу байдаг вэ? Байгаль техникийн ухаанд болохоор нөгөө эрдэмтдийн хийсэн нээлт судалгааны үр дүнг үйлдвэрлэлөө хэрэг гаргаад үйлдвэрлэл нь очиж бүтээгдэхүүн болоод тэгээд ашиг орлого болоод явахаар нөгөө тэрийг зохицуулах харилцаанууд нь бид нар муу байдаг. Тэгэхээр сая суудын засгийн хэлж байгаагаар манай тэр оюуны эмчийн сургалтаа итгэмжлэгдсэн төлөөлөгчд бол ямар ч байсан энэ суур харилцаа шүү дээ оюуны эмчийн суур харилцааг эрдэмтдийнхээ хүрээний төвшин дотор шинжлэх ухааныхаа салбар дотор болгож байгаа. Тэгээд эндээс гадагшаа гараад нийтийн хэрэглээр ороод сошиал ертөнцийн ороод ирэхээр бол энэ оюуны эмчийн зохицуулалтын их олон проблемд гарч ирэх юм билээ л дээ. Энийг бол тэгээд нийт том орн авч үзэх шаардлагатай байна. Шилдэр хуулийн дээр байдаг байгаа тэр оюуны эмчийн юунд бол санааг хамгаалахгүй гэж байгаа байхгүй. Гэтэл одоо уран бүтээл эрдэмтний ажлын эмч ерөөсөө санаа штэ. Тэр санаагаа гаргаад тэр нь бол нээлт тэрийг батлах асуудал байгаад байдаг. Тэгээ жоохон төвөгтэй асуудал бас шилдэг юм шиг байна. Тэгээ нэлийн зохицоор нь ярих байх. Тэр оюуны эмчийн тухай хууль, зохиогч эрхийн тухай хууль, тэрийг хамгаалах тухай хууль, тэгээд энийг оюуны эмчийн зөрчлийг одоо бусад хууль тогтоомжуудад гаргах та яаж уйлах уу гэдэг хэмжлэгийн том хэмжээний асуудлууд нь бол байгаа. За бид нар бол ямар ч байсан шинжлэх ухааны технологийн салбарын оюуны эмчийн хүрээнд одоо холбогдож байгаа асуудлуудаа тэр 3 жил нацтаа нэлээд тийм болгож яваа гэж ярьж байна. За сүүлийн асуултыг би актемчээс асууя. За энэ бидний ярьсан зүйл өөрөөр хэлбэл энэ анх дахь зөвлөгөөний агуулга нь бол шинжилгээлийн бодлогын хэрэгжилтэнд шинжлэх ухааны актемийн оролцоо ямар байна уу, ямар байх ёстой юм бэ гэдэг ийм суур асуултан дээр зангидж явах шиг байна. Энэ чиглэлээр та дүгнэлт хэлгөө. Тийм ээ, энэ дээр нэг илтгэл хэлэлцэгдсэн. Ерөнхийдөө бол бид нар энэ шин сэргээлтийн бодлого гэдэг бол юуны хувьд одоо АСЕАР 2050-ийн хаал дунд хугацааны хөтөлбөр болж хэрэгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр энд чинь бол юу байгаа юм? 6 одоо сэргээлтийн юу вэ? 6 салбарын чиглэлт байгаа юм. Сэргээлт байгаа юм. Тэгээд энийг дагаад бол нэг 20 гаруй хууль, 20 гаруй төсөл хөтөлбөрүүд ингээд хэрэгжих юм билээ. Тэгэхээр бид нар яасан гэхээр шинжлэх ухааны ажилтны зөвлөгөөний өмнө энэ 6 багц сэргээлтийн бодлогыг ангилаад тэнд дагагдж байгаа төсөл хөтөлбөрүүд явуулах байгаа үйл ажиллагаануудын алинд нь ямар хүрээлэн ямар чиглэлээр оролцож болох вэ гэдэг мэдээллийг бол авсан байгаа. Ерөнхийдөө манай байгаль техник хүмүүнлэгийн бүх хүрээлэнгүүд бол дор хаяж 1-2 хүрээлэн хамгийн доод тал нь. Тэгээд 13-4 хүрээлэн бол энэ шин зэрэглэлийн бодлогын чиглэл болгонд оролцох болсон байна. Жишээ нь одоо хэдийн бомбын зэрэглэлт гэдэг юм уу, тээвэр логистикийн зэрэглэлт гэж ингэж штэ. Эдгээр дарчин бол түүх археологи, палеонтологийн хүрээлэн бол ямар ч байсан нөгөө аврал хамгаалах хайгуул шинжилгээг бол хийж байгаа юм. Математик тоон технологийн хүрээлэнгүүд бол статистик тоон тооцоололтууд хийхээс аргагүй болчихж байгаа юм. Одоо геологи газарсан хүрээлэн ч гэдэг юм уу, манай философийн хүрээлэн ч гэдэг юм уу, эдгээр чинь бол тэр одоо нийгэм сэтгэл зүй, соёл иргэншлийн нөлөөлийн судалгааг нь хийх. Ингээд ийм механизмууд бол байгаа юм байна. Тэгэхээр ойрын үед бол шин сэргээлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны академийн мэрэгжлийн хүрээлэнгүүд ямар чиглэлээр оролцож болох нь вэ гэдэг саналаа бол нэгтгэсэн байгаа. Тэр нэгтгэсэн саналаа яамдаа уламжлаад бас засгийн газарт ийм боломж байна гэдэг мэдээлэл өгүүлсэн журмаар хөгжүүлж байна. Хүрээлэнгүүд бол өөрийнхөө инженерийн жилийн төлөвлөгөө удирдлагын ажлын зорилго хөтөлбөрүүдэд энийг шингээгээд оруулаад явъя гэсэн ийм ойлголцод хүрсэн явж байгаа. За их маш их баярлалаа. Ямар ч байсан шинжлэх ухааны академийн удирдлагын ажилтны анх дахь зөвлөгөөний агуулга тэр тэмүүлж байгаа тэр тэмүүлэл нь бол нэлээд
тодорхой ойлгогдсон байхаа гэж ингэж бодож байна. Тэгээ монголчууд бүгдээрээ хэлцүүл буруугүй бүлээн угаавал хэрэггүй гэдэг ингээд их энгийн сайхнаар том ялгаа хэлсэн байдаг. Энэ зүгээр энгийн амьдралаасаа илүүтэй шинжлэх ухааны төвшөнд энэ асуудлыг ингээд зөвлөлдөж ярьж ийн гэдэг бол их том ойлголцлын их урагшлахын одоо тохио юм шиг л одоо санагдаж байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. За бид нар ч гэсэн баярлалаа. Манай Улаанбаатар телевиз бол Монгол Улсын шинжлэх ухаантай хамтраад гэрээ байгуулад одоо судлагдсан гэдэг нэрийн дор шинжлэх ухааны технологийн салбарт болж байгаа ололт ахиц тулгамдж байгаа асуудал төлөвлөлгөө зорилтуудыг цаг алдалгүй мэрэгжлийн салбарын эдэмтдээр одоо тогтмол хөргөж яагаад бол академийнхаа нийт эдэмтдийн нэрийг бас шинжлэхлийн талаархал илэрхийлье. Одоо бол энэ чинь 20-30-аад нэвтрүүлэг явж чинь цаашдаа өргөж ирнэ. Ингээд Гүрлбаатар доктортой болон энэ уран бүтээл чамд толгонд ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За манай өнөөдрийн судлагдсан нэвтрүүлгийн үндс өчнөр шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Монгол Улсын шинжлэх ухааны гавьяад ажилтан академич Чулуунбаатар шинжлэх ухааны академийн удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга доктор Суудан Цэцэг нар маань өргөдөн оролцлоо. За та бүхэнд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай гэж хэлье. Баярлалаа.